Сайн байцгаана уу эрхэм мэдээ сонсогчдод. Тэмээн тартай Монголын ард түмэндээ энэ өдрийн түмэн амгалан айлтган мэдчилье. Ийхүү өнөө цагийн өнгөнд оролдож буй хурдан буянгуудыг танилцуулах цуврал дугаарын маань 8 дахь дугаарт Баян хонгор аймгийн Шинжис цумын харьяат аймгийн алдарт туяач Сосрорвын Отхон Бавгийн ерөнхийлөгчийн үеэлдэр зохион байгуулагдсан улсын мөсөн уралдааны түрүү магнаа болж аврах цолоон дархлаад буй аврах хөгтмийг танилцуулахад бэлэн боллоо. Аймгийн алдарт туяач Сосрорвын Отхон Бав нь 2016 онд аймгийн алдарт туяач хэмээх эрхэм залыг хүртээд буй шилдэг залуу уяач үлээ. Энэхүү түн үеж хурдлуулдаг аврах хөгтмийн амжилтыг төвөрлөн хүргье. 2016 онд Баян хонгор аймгийн Шинжис цум уртын гол 2 дугаар агт зохион байгуулагдсан намрын нээлтийн бооцоо дурлалдаанд аман хөзөв. 2016 онд Баян хонгор аймгийн Шинжис цум зохион байгуулагдсан 9 алдартын цалны мэл алга наадмын түрүү магнаа. Мөн тухайн онд Баян хонгор аймгийн Шинжис цум зохион байгуулагдсан Тэмээний баяр наадмын хурдан тормны уралдаанд түрүү магнаа. Мөн 2016 онд Баян хонгор аймгийн Шинжис цум цэргийн тоо бүртгэл зориулсан хурдан тормны уралдаанд мөн түрүү магнаа. 2016 онд Баян хонгор аймгийн Баян өндөр сум тэмээчдийн зөвлөгөөнд зориулсан хурдан тормны уралдаанд айргийн 3. 2016 онд Баян хонгор аймгийн Баян өндөр сум Батлан агсны нэрэмжит хурдан тэмээний уралдаанд аман хөзөв. Мөн тухайн онд Баян хонгор аймгийн Баян цагаан сум зохион байгуулагдсан аймгийн бүсийн уралдаанд түрүү магнаа. 2017 онд Говьалтай аймгийн Эрдэнэ сум зохион байгуулагдсан хурдан тэмээний уралдааны айргийн 3. Мөн тухайн онд Говьалтай аймгийн Баян тойроо тосгон зохион байгуулагдсан хурдан тэмээний уралдаанд түрүү магнаа. 2018 онд Баян хонгор аймгийн Шинжис цумын аймгийн алдарт туяач Мөнх Эрдэнэ агсны хурдан бор тэмээний зодог тайлах уралдаанд түрүү магнаа. 2018 он Монгол улсын аврах тэмээчин Ган төмөр аваргын нэрэмжит хурдан тэмээний уралдаанд аман хөзөв. Мөн тухайн онд Говьалтай аймгийн Эрдэнэ сум зохион байгуулагдсан Их говийн жимиг тэмээний баяр наадмын түрүү магнаа. Мөн 2023 онд Баян хонгор аймгийн Баян цагаан сум зохион байгуулагдсан аймгийн алдарт туяач Хадбаатар, аймгийн алдарт туяач Батчаргал нарын цолны мэл алга наадамд түрүү магнаа. Мөн 2023 онд Баян хонгор аймгийн Жинт сум зохион байгуулагдсан аймгийн бүсийн уралдаанд айргийн 4. 2023 онд Баян хонгор аймгийн Шинжис цум малчит төлчдөд зориулсан хурдан тэмээний уралдаанд түрүү магнаа. Мөн 2024 онд Монгол улсын аврах тэмээчин Алтан ботхны эзэн Сосор урмын Бямцрахын цолны мэл алга наадамд түрүү магнаа. Мөн 2024, 2025, 2026 оны Шинжис цумын оны аврах шалгаруулах хурдан тэмээний уралдаанд завсаргүй 3 жил дараалан төрүүлээд буй хурдан буян билээ. 2025 онд Баян хонгор аймгийн Баа цагаан сум зохион байгуулагдсан аймгийн бүсийн уралдаанд аман хөзөв. Мөн тухайн онд Баян хонгор аймгийн Баян цагаан сум зохион байгуулагдсан аймгийн алдарт туяач Сангид орчийн хурдан хөх тэмээний зодог тайлах хурдан тэмээний уралдаанд түрүү магнаа. Мөн тухайн онд Баян хонгор аймаг Шинжис цум Эрдэнэ шанд 3 дугаар агт зохион байгуулагдсан хурдан тэмээний уралдаанд түрүү магнаа. Мөн 2025 онд Монгол улсын алдарт туяач Санги Жанживын галтын цолны мэл алга наадамд мөн түрүү магнаа. Мөн 2026 онд Баян хонгор аймгийн Баян өндөр сумд зохион байгуулагдсан аймгийн бүсийн уралдаанд айргийн 3-т хурдалж 2026 онд Дундгой аймгийн Дундгой зохион байгуулагдсан ерөнхийлөгчийн ивэл-дор улсын бүсийн уралдаанд түрүү магнаад хурдалж автомашинаар шагнагдаж уйсан эзнэн баярлуулад буй үнэхэрийн аврах хөгтөм явлаа. Ийхүү аймгийн алдарт туяач Сосрорвын Отхон Бавгийн аврах хөгтөм нь нийт 22 төрөө 11 аман хөзөө 15 айраг хүртээд буй өнөө цагийн өнгөнд оролдож буй хурдан буян билээ. Ингээд Сосрорвын Отхон Бав хахтаа цаашдын уралдаанд илүү их амжилтыг хүсэн өрөөж улсын алдарт болохын үлзийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлж гэр бүл, үр хүүхдүүд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.